За сайн байцгаана уу? Уулзаагүй өстэй хуудсан байна. Хэдэн сар ерөөсөө YouTube бичлэг, хувийн уншлага хийгээгүй байсан. Одоо ингээд буцаад хийж эхэлж байна. За энэ удаагийнхаа мэргээрээ тэрний таныг сэтгэл мэдрэмж гэдэг сэдвээр одоо хийх гэж байгаа. Тэгээ би нэга 5 хэсэгт хуваасан байгаа. Эхнийх нь болохоор одоогийн таны түүний гэх мэдрэмж, түүний таны гэх мэдрэмжгээд энергийн одоо шалгалт хийн. Хоёр дахь нь болохоор ирээдүйд хоёр бие биендээ гих сэтгэл мэдрэмж нь ямар байхаар байна гэд би бас үзнэ. Тэгээд энэ бичлэгийн нэмэлттэй байгаа нэмэлтээр болохоор хоёрын харилцааны ирээдүй тэр танд юу хэлхийг хүсэж байна вэ? Тэгээд харилцаантай нөх зөвлөхөө гэд ингээд 5 хэсэгт хуваасан байгаа. За хэрвээ нэмэлт авахыг хүсвэл Instagram юм уу Facebook-ээр холбогдоорой. Instagram болохоор таараа доогоор зураас хайр. Тэгээд Facebook болохоор тааруу хайр хүзрийн мэрэг гэд байгаа. Нэмэлт нь болохоор 7500 гэж байгаа шүү. Тэгээд Instagram уу Facebook-оор холбогдоод линк явуулна. Тэгээд та нэмэлтээ үзэж болно. Тэгээд мөн хувийн уншлага юм уу код авахыг хүсвэл бас Instagram, Facebook-оор холбогдоорой. Код нь болохоор мөнгө болон амжилт дуудах код. Тэгээ шинэ хайр дуудах код гээд хоёр төрлийн код гаргаж байгаа шүү. Тэгээд бас Instagram, Facebook-ийн линкийг энэ бичлэгийн доор тавьчихна. Тэгэхэд ороод үзэхэд арай амар байх баха. За тэгээ энэ удаагийн бичлэг дээр ингээд 3 бүлэгт хуваасан байгаа. Эхнийх нь бүлэг нь болохоор энэ одоо зүрх байна. Тэгээ дараагийнх нь болохоор ийм ягаан өнгийн үнэртэй ус байна. Тэгээд дараагийн нь болохоор ийм ягаан лаа байна. За тэгээд бүлгээ сонгоод үзэнгүүт хамгийн ихнийх нь асуулт нь болохоор одоогийн таны түүний гэх мэдрэмж, түүний таны гэх мэдрэмж гээд хийн. Тэгээд хэрвээ тэр одоо яг тантай таарч байвал таны сонгосон бүлэг мөн байна гэсэн үг шүү. За сайн байцгаана 1-р бүлгийнхаа хамгийн эхлээд болохоор одоогийн таны түүний гэх мэдрэмж ямар байна вэ гэд үзье. За 1-р бүлгийг сонгосон хүмүүс түүнийг бодож байгаа. Түүний сэтгэл мэдрэмж нь ямар байна вэ? За тэгээ энэ талд нь болохоор түүний таныг сэтгэл мэдрэмж одоо ямар байна вэ гэж асууж байгаа.
Түүний комплекс болсон. Сэтгэл хөдлөл. За тэгээд түүний таны сэтгэл мэдрэмж ямар байна вэ гэдээ үзлээ. Яг одоогоор энэ хүн маш ганцаардсан явж байгаа гэж бол гарч ирлээ. Ингээ бүх юмнаас ингээд толтцсон, ганцаардсан ингээ явж байна. Тэгээд хамгийн гол нь яг энэ хүн ямар сонголт хийхээ сайн мэдэхгүй байна. Яг ингээд одоо шинэ А хэлбэр, Б хэлбэр тэ тантай нийлэх үү, нийлэхгүй юу? Одоо хичээл зүтгэл гарах уу, үгүй юу гэдэг яг ингээд замын голд ингээд зогсцсон, шийдвэрээ хийж чадахгүй байгаа гэж бол гарч ирж илэн л да. Тэгээд яг одоогор болохоор энэ хүн болохоор ингээд тайван байж чадахгүй байгаа гэж бол гарч ирж байна. Тан дээр болохоор ингээд тайван байхыг хичээж байгаа тий гэж бол энэ хүн бол эсэргээрээ байна. Ингээд тайван байж чадахгүй ингээд жоохон одоо сэтгэл төвшилэдэг та ингээд яах ёстойгоо мэдэхгүй ингээд шийдвэр хийж чадахгүй байгаа өөрт нь амар хэцүү байгаа гэж бол гарч ирж байна. Тэгээд аль болох ингээд бүх зүйлийг яг ингээд одоо уламжлалт маягаар бодохгүй байхыг хичээж байгаа гэж бол гарч ирж байна. За жишээ нь ингээд тэ эрэгтэй нь одоо ингэх ёстой, эмэгтэй нь тэгэх ёстой ингээд одоо уламжлалт ингээ хосын харилцаа байдаг да. Тийм зүйлээр биш те яг таны хөв хүн би өөрөө хөв хүн гэдэг талаас нь илүү харилцаагаа харахыг хичээж байгаа гэж бол гарч ирж байна л да. Тэгээ яг одоогоор бас яг ингээд танд бүх зүрх сэтгэлээ өгөө, танд бүх те одоо хичээл зүтгэлээ гаргаад явах бол одоогоор бол ерөөсөө чадамжгүй байна гэж бол гарч ирлээ. Нөгөө коммерит гэдэг те ингээд ганцхан таныг сонгоод те энэ харилцаагаа сонгоод хичээл зүтгэл гаргаад ингээд явах бол чадамж энэ хүнд одоогоор бол ерөөсөө байхгүй байна гэж бол гарч ирж байна. Тэгээд бас энэ хүн яг одоо ингээд хүч хүчсэн байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа юм байна л да. Ерөөсөө ингээд сэтгэлийн тэнхээ байхгүй, өөртөө итгэх итгэл байхгүй. Тэгээд сэтгэл санаагаа нэлийн одоо сулцсан сул байна гэж бол гарч ирлээ. Тэгээд дээрээс нь бас ингээд одоо өөрийнхөө мэдрэмжээс өөрөө цухтаагаад байгаа гэж бол гарч ирлээ. Ерөөсөө ингээ өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг хүлээн зөвшөөрөхгүй ингээд нэг юм мэдрэнгүү завгүй гэд өөрөөсөө ингээд цухтаад байгаа бололтой. Тэгээд яг өөртөө ерөөсөө үнэнч биш те. За би ийм байгаа юм байна да. Би ийм мэдрэмж төрөөд байгаа юм байна да гэдэг. Өөртөө тэгэж яг үнчээр ярилцахгүй бүх зүйлээс цухтаагаад байгаа гэж бол гарч ирлээ. Тэгээд яг өмнө нь болохоор ингээ ерөөсөө те за би ингээд хүнтэй ингээд одоо хүнтэй харилцаатай болохгүй дээ. Эсвэл ингээд зүрхээ ингээд хаагаад идэг байсан бол те. Одоо энэ хүн одоо болохоор аль болох ингээд
надад ямар боломжууд байгаа лээ, надад ямар сонголтууд байгаа бэлээ гэдгээ ер нь бол ингээд одоо харж эхэлж байгаа гэж бол гарч ирлээ. Тэгээ дээрэс нь аль болох ингээд зүрх сэтгэлээ нээгээд өөрийнхөө зүрх сонсоод тэгээ аль болох юмд нээлттэй байхыг хичээж байгаа гэж бол гарч ирж байна. Гэтэ хамгийн гол нь ингээд тантай харилцах харилцаандаа ч юм уу энэ хүн маш сөрөг хандлагатай байна. Ер нь ингээд итгэл нь унтарсан байна. Ер нь хоёрын энерги ер нь жоохон адилхан дүү байна гэх юм уу. Та гэхдээ илүү ингээд энэ харилцаан дээр хичээгээд зүтгэхийг бодож байгаа бол энэ хүн бол өөрөө бол ингээд өөрийгөө л ойлгохыг хүсээд яг ямар шийдвэр хийх ёстой байгаа сайн мэдэхгүй гээд байгаа болтой. Гэтэ арай нөхцөл байдал сайжирж байгаа шиг бол харагдчихээн. Өмнө нь болохоор ерөөсөө ингээд боломжуудтай ч нээлттэй ханддаггүй байсан бол одоо бол арай ингээд би ямар вэ? Ер нь яаж ийн гэд бодож явах шиг байна. За хэрвээ одоо эхний энэ хэсэг таарсан бол таны сонгосон бүлэг мөн байна гэсэн үг шүү. Тэгээ таарахгүй бол та өөр одоо групп сонгоорой. За ингээд бүгдийг авчи. Дараагийнх нь болохоор ирээдүйд хоёрын бие биенээ гэх сэтгэл мэдрэмж ямар байх вэ гэд үзнэ. Ирээдүйд түүний нэгдүгээр бүлгийн гэх сэтгэл хөдлөмж нь ямар байх вэ?
ирээдүйд ирээдүйд том сонгосон бодож байгаа хүмүүс сэтгэл хөдлөлт ямар байна. За тэгэд ирээдүйд таны түүний гэх сэтгэл мэдрэмж ямар байна вэ гэд үзлээ. Тэгэхэд бол ирээдүйд ягаад ч юм та энэ бүх харилцааг авч яваад байгаа юм шиг, энэ харилцаа бүр ингээд ачаа болоод ирсэн юм шиг мэдрэмж бол танд хүрнэ гэж бол гарч ирлээ. Одоо бүх хариуцлага, бүх энэ харилцаа таал нуруунд дээр өөрч яваад байгаа юм шигээр бол тань мэдрэгдэнэ гэж бол гарч ирлээ. Тэгээд ер нь бол ингээд ерөөсөө тийм энэ одоо харилцаа нь их тийм уламжлалт тийм одоо харилцаа биш байхаар бол харагдаж байна. Ирээдүйд бол одоо жишээ нь ингээд эрэгтэй эмэгтэйгээ ингээд болцоон дураал цааш нь яваал найраал те ингэдэг бол яг тийм биш. Эсвэл бараг та тэр хүнийг ингээд илүү их одоо найраад тэр хүнийгаа илүү pursue хийж те ингэж явахаар бол харагдаад байна. Тэгээд хамгийн гол нь та бас ингээд энэ хүнтэй түүнээс болоод ингээд харилцаагаа өргөжлүүлж явахаас жоохон айгаад байгаа гэж бол гарч ирж байна. Одоо би л энэ харилцааг юу навж явах юм бэ? Тэгээд одоо ирээдүйдтэй хэрэг битээр цаашаа яваал ах юм бол би л ганцаараа одоо энд хичээл зүтгэл гаргах юм байна. Тэгээд би ийм зүйл бэлэн үү гэж бодоод яг ингээд цаашаа үйлдэл хийх нь зөв үү? Энэ харилцааг зөв замдаа явж гин үү? Би ер нь яг тэ зөв юм хийж гин үү гэсэн нэг тийм сэтгэл мэдрэмжтэй ирээдүйд байх гээд байна л да. Тэгэд хамгийн гол нь ирээдүйд ингээд яваад байл би улам энэ хүнд уусаад улам ингээд тэ сэтгэл алдраад явал яах вэ? Би яг алдаа хийж гин үү гэсэн тийм маягтай байхаар бол харагдаж байна. Тэгэд тэгсэн мөртлөө та уг нь бол энэ хүнтэй ойлголцоод харилцаагаа ингээд те засаад явахыг бол хүсэж байгаа гэж бол гарч ирж байна. Уг нь бол те жоохон айсан маягтай ингээд энэ зөв сонголт уу гэж бодсон мөртлөө одоо энэ хүнтэйгээ ингээд илүү их одоо те ойлголцсон ингээд одоо хичээхийг уг нь бол хүсэж байгаа гэж бол гарч ирлээ. Тэгээ угаасаа энэ одоо хүнийг таныг одоо таны тэр хүнийг гэх тийм одоо маш их сэтгэл мөн ингээд амар chemistry байгаад байгаа байхгүй юу. Тэгээд хамгийн гол нь бас ингээд та тэр хүндээ энэ сэтгэл мэдрэмжээ бас ингээд сайн гаргадгүй бол тэ ингээд нуугаад байдаг. Ингээд сэтгэл мэдрэмжээ дарчаад байдаг гэж бол гарч ирлээ. Яг одоо тий чи миний хувьд үнэхээр ингээд одоо спешиал онцгой хүн шүү гэхгүйгээр л сэтгэл мэдрэмжээ угаасаа ерөөсөө тэр хүндээ одоо нээж харуулж илэрхийлэхгүй байна. Тэгээд угаасаа ингээ өмнө нь гарч ирсэн ирээдүйд ч гэсэндээ аль болох энэ харилцаандаа бас ингээ тайван байхыг хүсэж байгаа л гэж бол гарч ирлээ. Өөрийнхөө амар амгалан бас амир нэгдүгээр тавьж яхаар бол харагдаж байна. Тэгэхээр яг ингээд хөзөр дээрээс ингээ харахад бол яг сэтгэл мэдрэмж нь бол та тэр хүндээ үнэхээр сэтгэлтэй. Гэтэ ингээд яг бүх зүйлийг ингээд бодтой хараад үзэхээр та л энэ хүндлөө ингээд хичээл зүтгэл гаргаад байдаг. Тэгээ энэ сонголт нь зөв үү үгүй юу гэсэн байдалтай л байгаа л харагдаж байна. Тэгээд энэ угаасаа нөхцөл байдлаа ерөөсөө ингээд тэгээ одоо мөрөөдөөд одоо юу гэдэг ингэх байхдаа хийх байхдаа гэж тэгж бодохгүйгээр яг ингээ realistically бүх зүйлийг хараад явж байхаар бол харагдаж байна. Тэгээд угаасаа хэрвээ та шийдвэр гаргавал угаасаа шууд шийдвэр гаргахыг хүсэж байгаа. Өмнө нь нас яг энэ дээр гарч ирсэн. Тэгэхээр энэ ирээдүйд таны сэтгэл мэдрэмж бас ер нь ойролцоодгүй байх юм уу гэж бол гарч ирээд байна.
За тэгээд дараагийнх нь болохоор за тэгээд ирээдүйд болохоор тэр хүний таныг сэтгэл мэдрэмж ямар байх вэ гэж бол үзлээ. Тэгэхэд бол ер нь хоёрын энерги нэлээд ойролцоо байна. Тэгээ залуугийн хувьд бас яг адилхан тантай адилхан өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг бас илэрхийлж гарахтай юм муу гэж бол гарч ирж байна. Ялангуяа таны бодож байгаа хүн нэг романтик хүн биш байх. Ер нь ингээ өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг ингээ илэрхийлж чаддгүй романтик байдгүй байх. Тэгээд ер нь ингээ ирээдүйд бол ерөөсөө ингээ тантай маргалтаж хэрэлдэхийг бол ерөөсөө хүсэхгүй, аль болох бүх зүйлийг ингээд их таймнаа бие биентэйгээ арай гайгүй ойлголцож ярилцахыг бол хүснэ гэж бол гарч ирж байна. Тэгээ бас энэ хүн мэддэм байх ингээд үнэхээр та бол үнэхээр гоё эмэгтэй, надад үнэхээр хайртай хүн дээ гэдгийг бол мэддэг мөртлөө ингээ шийдвэр хийхдээ л гацаад байна л гэж бол гарч ирж байна. Ирээдүйд яг хаашаа явах бол яах бол гэдгийг өөрөө сайн мэдэхгүй, өөрөө сонголтоо хийж чадахгүй хэвээрэл байхаар бол харагдаад байна. Тэгээ хамгийн гол энэ хүнд яг ингээд үйлдэл хийгээд ингээд зориг ороод эсвэл ингээд өөртөө ингээд тэр үйлдэл хийх одоо дур зориг одоо хүсэл нь буурчаад байна, байхгүй болчоод байна гэж бол гарч ирж байна. Гэхдээ нэг сайн юм нь болохоор аль болох тантай өмнө нь ингээд болж исэн ингээ буруу ойлголтууд тэр бүх зүйлсүүдээ тантай бол ярилцахыг бол хүснэ гэж бол гарч ирж байна л да. Өмнө нь одоо юу гэдэг та дөрвийн буруугаар ойлгоод бодож исэн зүйлсүүдийг үгүй би тэгээгүй шүү. Яг үндэ ингээд буруу ойлголцсон байна. Хоёлаа ингээд тэгээ тиймэрхүү зүйл бол энэ одоо таны бодож байгаа хүнээс бол ирээдүйд гарахаар бол харагдаж байна. Тэгэд энэ хүн одоогийн мэдрэмж нь ингээд нэлээд ганцаарцсан, нэлээд хэцүү энерги гарч ирсэн шүү дээ. Тэгэхэд ирээдүйд бол тэр нь хамаагүй сайжраад явахаар бол харагдаж байна. Яг сэтгэл зүйн хувьд бол арай зүгээр, арай дээртэд байхаар бол харагдаж байна. Тэгээд таныг угаасаа ингээд гэр бүл болоход тохиромжтой хүн гэж бол боддtiin байна. Тэгээд тантай бол ингээд цаийг илүү ингээд одоо үр дүнтэй, зугаатай өнгөрүүлэхийг бол хүсдэг гэж гарч ирж байна. Тэгээд таныг ингээд сайн ээж, сайн эхнэр болохоор хүн гэр бүл болоход үнэхээр тохиромжтой өвөн гэд боддог болох юм байна. Ирээдүйд бол тэгтээ яг ингээд тэгсэн мөртлөө яг ингээд сонголтоо сайн хийж чадахгүй байгаа тахаар бол харагдаж байна. Тэгээ магадгүй бас энэ хүн ингээд бүх зүйлийг контроллох гэдэг байх хандлага бол харагдаж байна. Ингээд харилцаагаа контролдох ч юм уу ингээд ер нь бүх зүйлийг контролдох гээд байх зан чанар гарах магадaltaй гэж бол гарч ирлээ. За нэмэлт авахыг хүсвэл Instagram юм уу Facebook-ээр холбогдоорой. Instagram нь болохоор тааруу доор зурсаар, Facebook нь болохоор таараа хэр хүзэмэрэг гэдэг байгаа шүү. Тэгээ бас хувийн уншлага юм уу код авахыг хүсвэл бас холбогдоорой. Хоёр төрлийн код байгаа. Шинэ хайр дуудах, нөгөөх нь болохоор мөнгө болон амжилт дуудах код гэдээ байгаа. Тэгээд нэмэлт авахыг хүсвэл нэмэлт нь 7500 төгрөг. Тэгээ мөн Instagram, Facebook-оор холбогдож аваарэ. Тэгээ нэмэлтээр болохоор та хоёрын харилцааны ирээдүй тэр хүн танд юу хэлхийг хүсэж байна вэ? Тэгээ энэ харилцаанд өгөх зөвлөмж гээд ингээ 3 хэсэгтэй байгаа шүү. За баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай. За сайн уу 20 дугаар бүлгийнхаа энэ мэрээр уулзч байгаадаа маш их баяртай байна. За хамгийн ихний асуулт нь болохоор таны түүнийг сэтгэл мэдрэмж одоо ямар байна? Түүний таныг сэтгэл мэдрэмж ямар байна гэдээ үзнэ. За эхлээд 20 дугаар бүлгийг сонгосон.
За тэгээд тэр хүний таныг сэтгэл мэдрэмж сонгосон хүмүүсийн бодож байгаа хүний За тэгээд таны түүнийг сэтгэл мэдрэмж дээр одоо бол та ингээд жоохон догтлдог байхаа бэлцэн гэж бол гарч ирж байгаа юм л та. Өмнө нь ингээл тэр хүнийг хараад догтлоо болно гэл байдаг байсан бол тэр нь ингээд болж байгаа багассан гэж бол гарч ирлээ. Тэгээ тийм болохоор бас яг ингээд та бодоод байгаа юм л да. Би энэ хүнд тэгээ хамт ингээд ирээдүйд байх хэрэгтэй болов уу, үгүй юм болов уу? Ер нь ингээд энэ харилцааг орхисон дээр юм болов гэл бодоод байгаа бол харагдаж байна. Тэгээд аль болох ингээд өмнө нь бол та ингээд зүрх сэтгэлээ ингээд барьсан те ингээд зүрхээ хаацсан. Ерөөсөө ингээд хүн сэтгэл мэдрэмжээ илэрхийлдэггүй. Ингээд ер нь нээлттэй ханддаггүй байсан бол одоогоор та одоо ингээд зүрх сэтгэлээ тавиулж явуулаад аль болох ингээд сонголтондоо нээлттэй болж байгаа гэж бол гарч ирж байна. Тэгэд ингээд юу энэ харилцааг та нэг бол зогсоогоод нэг бол ингээд дараагийн төвшөнд аваачихыг хүсэж байгаа гэж бол гарч ирж байна л да. Зарим хүмүүсийн хувьд магадгүй хоёр ингээд холын харилцааны одоо харилцаатай магадгүй нэг long distance relationship гэдэг. Тэгээ магадгүй таны бодож байгаа хүн одоо хөдөө орон нутагт амьдардаг, өөр улсад амьдардаг ч юм уу ийм байх болцоотой. Яг заавал бүгдээр байх шаардлагагүй. Яг бол маш олон хүн үзэж байгаа болохоор тийм болохоор та одоо яг ингээд энэ харилцаа ер нь ингээд тэ цаашаа гэрлэл болох уу эсвэл зүгээр одоо ингээд салсан дээрөө гэсэн тиймэрхүү байх шиг байна. Гэтэ яг бол та бол яг ингээд яг энэ хүндээ бол нэлийн сэтгэлтэй сайн гэж бол гарч ирж байна л да. Уг нь бол боддtiin байна. Энэ хүнтэй хос болоо цаашаа явал үнэхээр ингээд сайхандаа гоё доо гэж боддог байх тал байна. Уг нь бол та энэ хүнтэй цаашаа ингээд явахыг бол хүсэж байгаа. Гэтэ та их сайн мэдэхгүй байгаа. Энэ хүн намайг тэгж хүсэж байгаа болов уу? Надтай гэр бүл болоод цаашаа явахыг хүсэж байгаа болов уу гэдг нь жоохон тодорхой байгаа болохоор яг шийдвэр хийхээ мэдэхгүй байгаа л та. Жишээ нь ингээд та тэр хүнтэй гэр болохыг хүсэж байгаа. Гэтэ тэр хүн болохыг хүсэхгүй тиймэрхүү зүйл байхгүй бол би тэр хүн сэтгэлтэй байсан ч зүгээрээ тий би ингээд энэ харилцаанаас явна гэсэн сэтгхүүд байгаа юм шигээр бол гарч ирээд байна л да. Тэгээд яг хуу аль болох ингээд таас мэдээлэл цуглуулж ийн гэж гарч ирж байна. Тэр хүнийхээ талаар. За энэ яг яадаг хүн ер нь ингээ намайг юу гэж боддیں۔ Намайг юу гэж мэдэрдیں۔ Ер нь яаж байгаа ингэж бодоол аль болох өөрийнхөө ингээ боломжуудтай яг нээлттэй хандж байна. Тэгээ миний харж байгаагаар болохоор магадгүй та ийм төрлийн хүн байхаа. Би ганцхан надад хайртай хүнтэй би суун гэдэг бодолтой байх болцоотой. Яагад бол та энэ хүнийгаа сэтгэл мэдрэмж нэх тэгээ энэ хүнтэй сайн мөртлөө энэ хүн надлаг үйлдэлгээд энэ хүн надад хайртай байгаад ингээ надтай ингээд гэр бүл болоод харилцаа цаашаа явуулахыг хүсвэл би тийм гэж хэлнэ. Аггүй бол би ингээд те замаа өгөөд явна гэсэн тийм сэтгэл мэдрэмжтэй байгаа юм шигээр бол гарч ирээд байна л да. Тэгээ аль болох ингээ нөгөө үнэ ажиглал хараал ер нь яг энэ хүн яадаг юм бэ гэсэн маягтай бол харагдчихна. За тэгээд дараа нь болохоор тэр хүний таны гэх сэтгэл мэдрэмж ямар байна вэ гэж үзлээ. Тэгэхээр энэ хүн аль болох ингээд тэр бүх сөрөг зүйлсүүдээс салахыг хичээж байгаа гэж бол гарч ирж байна. Энэ харилцаатай холбоотой энэ харилцаа одоо жишээ нь токсик гэж бодоод ингээд
буруу сэтгэхүй, буруу үзэл бодолтой байсан бол тэр зүйлсүүдээс салахыг бол хичээж байгаа. Гэтэ яаж юм харилцаа амар балансгүй, шудраг биш байгаа гэж бол бодоод байгаа юм байна л да. Ингээ ярилцаагүй үлдсэн байгаа зүйлүүд байгаа. Тэгээд ингээд бас ингэж бодоод байгаа юм байна гэд буруутгацсан тий. Миний хийгээгүй үйлдэлийг хийсэн гэд намайг буруутгацсан ч юм уу. Миний буруу байгаагүй хад намайг буруутгасан. Нэг тийм сэтгэл мэдрэмж энэ хүнд яваад байна л да. Ингээд магадгүй одоо юу гэдэг чи худлаа ярьсан шүү дээ. Нөгөө үнэхээр худлаа яриаггүй баг. Би худлаа яриаггүй шүү дээ гэд. Тэг иймэрхүү зүйлсүүд нь өөрт нь амар шудраг бос санагдаад байгаа гэж бол гарч ирж байна. Тэгтээ тэгсэн мөртлөө энэ хүн бол танд сайн сэтгэлтэй гэж бол гарч ирж байна. Үнэхээр ингээд тантай бол гэр бүл болохыг хүсдэг гэж бол гарч ирж байна. Тантай ингээд үнэхээр одоо хайртай өөрийнхөө одоо эхнэр болох тохиромжтой хүн гэж бол уг нь бол боддtiin байна. Тэгээд бас ингээд энэ одоо харилцааг ингээд авч яваад ингээ ялаад амжилт болохыг хүсэж байгаа юм байна л да. Энэ харилцаагаа амжилттай болохыг хүсэж байгаа гэж бол гарч ирж байна. Тэгээд өөрийгөө бас танд ингээд үнэхээр амжилттай мундаг хүн гэж бас харуулахыг хүсэж байгаа гэж бол гарч ирж байна. Гэтэ энэ хүн хамгийн гол нь яг одоогор болохоор жоохон ингээд сэтгэл мэдрэмжийнхээ хувьд нэлээд докторгүй байна л да. Сэтгэл зүйн хувьд те яг 100% ингээд танд сэтгэл мэдрэмжийг ойлгуулад ингээд цаашаа яваад доктортой явж чадхааргүй байна гэж бол гарч ирж байна. Тэгээ хамгийн гол нь энэ зүйл нь ингээд өөрт нь ингээд байнга тохиолдоод байдаг. Юус ингээд гаццсан те магадгүй одоо хэсэг хугацаанд жоохон сэтгэлээр унж байгаа дээшээ босдог бол тэр босхгүй ингээл яваад байгаа. Ингээл тойргоор явал дээшээ яг босгож байгаа доошо болоод тэгээ ерөөсөө ингээд өөрт нь ч амар хэцүү байгаа юм байна л да. Энэ одоо сэтгэл зүйн докторгүй байдал нь ч гэсэндээ ингээд энэ харилцаанд нь нөлөөлөд байгаа нь өөрт нь их таагүй мэдрэмж төрөөд байгаа. Тэгээд тийм болохоор яг одоогоор ингээд шийдвэр хийж чадахгүй байгаа. Тэгээ шууд ингээл тантай ингээл харилцаагаа дараагийн шатанд болгоё ингээд хий гэсэн тийм шийдвэр хийж чадахгүй байгаа гэж бол гарч ирж байна. Тэгээд тийх ч өөрт нь итгэл байхгүй байгаа. Одоохондоо яг нэг мотивац байхгүй байгаа. Яг энерги байхгүй байгаа гэж бол гарч ирж байна. Тийм болго яг зүрх сэтгэлтэй бол мэдээж тантай гэр бүл болоо цааш явахыг хүсдэг байгаа. Гэхдээ яг одоогийнхаа нөхцөл байдлаас болоод одоогийнхаа сэтгэл зүйн байдлаас болоо яг тийм том шийдвэр гаргаад таныг гээд зориод те ингээд явж чадхааргүй байна гэж бол гарч ирж байна. За тэгээд зарим тохиолдолд энэ хоёрын солигдсон байт юм бэлээ. Одоо энэ нь болохоор таны сэтгэл мэдрэмж, энэ болохоор нөгөө хүний сэтгэл мэдрэмж гээд яг олон хүн үзэж байгаа болохоор тэгээд хэрвээ одоо энэ сэтгэл мэдрэмж нь гээд таарах юм бол таны сонгосон групп зөв гэсэн үг шүү. Тэгээд таараг бол та өөр групп сонгоорой. За тэгээд дараагийнх нь болохоор ирээдүйд нэгдүгээр бүлгийн хоёрдугаар бүлгийн бодож байгаа нэг сэтгэл мэдрэмж юмтай байгаа.
За дараагийн нь болохоор энэ хүний ирээдүйд таны түүний гих сэтгэл мэдрэмж ямар байна вэ гэд үзлээ. Уг нь бол таны хувьд бол энэ ингээд харилцаа хурдцтайгаар ингээд шийдээд явахыг бол хүсэж байгаа юм байна л да. Ингээд чи яг юу хийж байгаа юм бэ? Ингээд харилцааныг бол хурдцтайгаар ингээд цаашаа явуулъя үгүй бол ингээд болий гэсэн тийм маягтай бол гараад ирээд байна л да. Ингээд шууд шийдээд шууд шийдвэрээ гаргаад ингээд явахыг хүсэж байгаа тийм мэдрэмж бол тань дээр бол гарч ирэх юм байна. Ирээдүйд. Тэгээд та бас ингээд ойлгож ухаарах юм байна. Энэ хүн үнэхээр надад хайртай юм байна. Энэ хүн надад үнэхээр сэтгэлтэй юм байна гэж бол одоо мэдэх юм байна. Тэгсэн мөртлөө хамгийн гол нь мэдээд байгаа мөртлөө ингээд жоохон готраад байх юм байна л да. Яагаад бол энэ хүн бас ингээд өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг сайн ойлгож чаддаггүй, шууд ингээд үнэхээр романтик те ингээд байнга сэтгэл мэдрэмжээ ингээд одоо хуалцаад ингээд одоо харуулад байдгүй хүн байна. Тэгээ тийм болохоор тэрнээс олж гутарна. Тэгтээ та хамгийн гол нь ирээдүйд ойлгох нь энэ хүн чинь надад үнэхээр хайртай хүн юм биш үү гэдгийг ойлгож ухаарна гэж бол гарч ирж байна. Тэгээд бас энэ хүнтэй бол та яг гэр бүл болохыг хүсэх юм байна. Гэтэ ингээд болохын тулд бас жоохон ингээд одоо саад бол нэг их байхгүй гэж бас бодох юм байна. Яг цаг хугацааны хувьд шууд болчихгүй ч гэсэндээ энэ харилцаа юм болж бүтгэхэр юм биш үү гэж бол бодох юм байна. Тэгээд яалтчгүй л ингээд та одоо бодол өмнө нь болохоор одоогийн энерги дээр болохоор ингээд хоёр шидрийн наан цаана байгаад байсан шүү дээ. Тэгэхээр ирээдүйд бол бүр ингээд баттадгаад явах юм байна л да. За угаасаа тий яг одоо ингээд хүнтэй суучгүй ч гэсэндээ ер нь ирээдүйд бол гэр бүл болохоор хүн юм байна да гэд бодоод явах юм байна. За тэгээд дараа нь болохоор гэр хүний таны гих сэтгэл мэдрэмжгээд үзлээ л дээ. Энэ хүн болохоор ингээд таны гих одоо юу гэдэг тогтлол бол амар ихсээд ирнэ гэж бол гарч ирж байна. Ингээл тантай ингээд уулзаал ингэхдээ ингээд улам тогтолдог болно гэж гарч ирээд байна л да. Тэгсэн мөртлөө л яг 100% шийдрээ хийхгүй байгаа тахаар бол харагдаад байна. Ингээ яг одоо шийдрээ хийгээ яг одоо ингээ тий тантай гэрлээ суугаад явахгүй ингээл одоо яг одоо цаг нь зөв үү гэл яг шийдрээ хийж чадахгүй л яваад байна. Тэгээд бас өмнө нь болохоор ингээд сэтгэл готролтой, жоохон сэтгэл зүйн ингээд балансгүй байна гэжсэн шүү дээ. Тэгэхээр ирээдүйд энэ байдал нь арай гайгүй болно гэж бол гарч ирж байна. Арай сайжраад явна. Гэтэ өөрийгөө жоохон ингээд хүмүүсээс тусгаарлаад байх юм уу гэж бол харагдчихлаа л да. Яг найз нөхдөдөө уулзахгүй, гэр бүлийнхэнтэйгээ нэг ихтэй харьцахгүй ч юм өөрийгөө жоохон ингээд нийгмээс тусгаарлаад байна гэж бол гарч ирж байна. Энэ одоо хүн дээр болохоор гэтэ яг сэтгэл зүүн ер нь бол ингээд өөрийнх нь ингээ mental health нь арай гайгүй болоод бол явж байхаар бол харагдчихэйна. Тэгээд өөрөө уг нь бол энэ харилцааг бас хурдан яваасаа гэж хүсэж байгаа юм хүртлөө ингээд яг зөв үү, яг энэ зөв шийдвэр үү, яг энэ одоо юм байх нь зөв үл гэд эргэлзээд тэнэлцээд байхаар бол харагдчихлаа л да. Гэтэ таны гих ингээд догтлол хүсэл тэмүүлэл бол энэ хүнд ирээдүйд улам их нэмэгдэнэ гэж бол гарч ирлээ. Энэ ирээдүйд энэ таны бодож байгаа хүн чинь ер нь арай ингээд гайгүй болоод сэтгэл зүйн байдал нь арай гайгүй болоод ингээд бол явж байхаар бол харагдчихна. Тэгээ хамгийн сонирхолтой нь энд ингээд 3 of Cups reversed гараад ирсэн. Бас яг энд ингээд гараад ирсэн. Тэгэхээр ер нь бол яг ингээд энэ харилцаанд энэ хүн үйлдэл хийгээ цаашаа явуулахгүй байгаа шалтгаан та биш, зүгээр энэ хүн өөрөө ингээд өөрийгөө ингээд аль болох ингээд гайгүй болгоод ер нь ингээд байгаа байдлаасаа гайгүй сайжраад ирвэл угаасаа таныг сонгоод ер нь бол явахаар бол харагдчихэйна.
Угаасаа ирээдүйд таныг ингээд хүсэл тэмүүлэл доотлсон угаасаа улам нэмэгдээд тал явахаар бол харагдчихэв. За одоо тийм ингээд уншлагын дуслаа нэмэлт авахыг хүсвэл Facebook болон Instagram-аар холбогдоорой. Facebook нь болохоор таараа хайр хөдрөө мэрэг. Харин Instagram нь болохоор таараа доор зуус хайр гэдээ байгаа. Нэмэлт нь болохоор 7500 гэж байгаа шүү. Тэгээд хувийн уншлага юм уу код авахыг хүсвэл бас холбогдоорой. Код нь 2 төрөл байгаа. Мөнгө болон амжилт дуудах код байгаа шүү. За тэгээд мэргийн минь үзсэн маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзалтгая. Нэмэлтээр болохоор 3 асуулт байгаа. Хоёрын харилцааны ирээдүй. Тэгээд хоёрын харилцааны ирээдүй. Тэгээд тэр хүн танд юу хэлхийг хүсэж байна вэ? Тэгээд харилцаанд тань өгөх зөвлөгөө гэд ингээ 3 хэсэгтэй байгаа шүү. За баярлалаа. За сайн байцгаана уу 3 дугаар бүлгийнхаа ингээ мэрэгтэй тавтаар урилна уу? За хамгийн ихний асуулт нь болохоор таны түүнийг их сэтгэл мэдрэмжгээд тэгээ түүний таныг их сэтгэл мэдрэмжгээд ингээд хийн. За хамгийн ихнийх нь болохоор таны за таны түүнийг сэтгэл мэдрэмж дээр бол ингэж гарч ирж байна. Яг одоо жоох өөртөө итгэлгүй байгаад байгаа юм уу гэж бол гарч ирж байна. Уг нь бол та бол ингээд өөртөө итгэлтэй, бие даасан, ер нь ингээд хэний ч тусалцаагүйгээр сайхан амьдраад явж чаддаг тий. Яг ингээд сайхан хүн байгаа боловч яг одоо бол өөртөө жоохон итгэлгүй байгаад байна гэж бол гарч ирж байна. Тэгээд та уг нь бол энэ бодож байгаа хүнтэй бол хайртай. Гэтэ ингээд хагтаж явахаасаа жоохон айгаад байгаа бололтой. Тэрнээсээ олж ингээд эрсдэл гарахаас жоохон айгаад байна л да. За би хэрвээ ингээд одоо төрүүл зүйлсэл хийгээ сэтгэл мэдрэмжээ хуваалцсангууд намайг тоохгүй, намайг сонгохгүй ингээ явчвал яана гэд бодоод байгаа бололтой. Тэрнээсээ болоод ингээ зөрөгтэй алхам хийж чадахгүй, үйлдэл хийж чадахгүй гэд үйлдэл хийхээсээ айгаад байна. Жохон ингээ улчаагаад байгаад байна. Тийм болохоор энэ харилцаанд юусоо ямар ч хичээл зүтгэл гарахгүй байгаа гэж бол гарч ирж байна л да. Тэгээ ингээд юусоо бие биентэйгээ ингээд сайн ярилцаж чадахгүй байгаа. Ингээд одоо юу хэмдэ бие биентэйгээ ингээ юусоо ингээ юу бодож хэлж байгаагаа юусоо бие биентэй ярилцаж ойлголцохгүй байгаа гэж бол гарч ирж байна. Яг сэтгэлтэй хувьд бол та энэ хүндээ үнэхээр сэтгэлтэй гэж бол гарч ирж байна. За тэр хүний таныг их сэтгэл мэдрэмж гээд тэрэн дээр болохоор ингэж гарч ирж илээ л та. Өөрөө болохоор мэддэм байх хэрвээ би ингээ өөрөө ингээ үйлдэл хийгээд явбал
таныг таныг ингээ өөрийнхөөгоо болгож чадна гэдгээ мэддэг юм байна. Гэтэ ингээ яг одоо энэ хүн гүн ядралтанд орсон байгаа гэж бол гарч ирж байна л та. Ингээд сэтгэл мэдрэмжээрээ маш их ядарсан байгаа. Тийм болохоор яг энэ харилцаанд бол ерөөсөө хичээл зүтгэл гарахгүй байгаа гэж бол гарч ирж байна. Уг нь бол өөрөө бол маш ингээ буур суурьтай ингээд одоо итгэж болох үед уг нь бол маш дайжгүй хүн байхаар бол харагдчихэл байна л та. Даанч яг одоогийн ингээд тэр хүний нөхцөл байдал нь ингээ маш ядралтай байгаа болохоор ямар ч зүйлд хичээл зүтгэл гаргаад ингээд явах сонирхол бол энэ хүнд үнэхээр байхгүй байна. Чадамж байхгүй байна. Тийм болохоор ингээд өгөө аваатай яг ингээд тэнцүү тийм харилцаа үүсгэхэд бол нэлээд хэцүү гэж бол гарч ирж байна. Өөрөө бас мэдээд байгаа юм байна. Хэрвээ би ингээд одоо харилцаатай болоод цаашаагаа ингээ явуул яг ингээд тэнцүү өгөө аваатай ийм харилцаатай байж чадахгүй дээ. Яагад бол ингээд үнэхээр надад ямар ч хичээл зүтгэл гаргах юу балгаа. Хүчин жармал байхгүй, энергинч байхгүй гэж бодоод байгаа юм байна л да. Тэгээд ингээд жоохон ингээд хардснаал одоо юу хэмдэ ирээдүгээ бодоол за би яах вүлээ гэд яг одоо ингээд хийх гэсэн үйлдэл бол энэ хүнээс гарахгүй байна. Яг сэтгэл мэдрэмжэн дээр ингээд өөрийнх нь энерги гарч ирээд байна л да. Ингээ ямар их ингээ шантарсан, ядарсан ийм байгаа нь гарч ирээд байна. Тийм байгаа болохоор яг ингээд танилуу ерөөсөө тэгж одоо үйлдэл хийх ямарч одоо боломж энерги нь хүнд алга гэж бол гарч ирж байна. За дараагийнх нь болохоор ирээдүйд таны түүний сэтгэл мэдрэмж ямар байхаар байна вэ? Ирээдүйд тэгээд түүний таны сэтгэл мэдрэмж ирээдүйд ямар байхаар байна вэ? За ирээдүйд таны түүний сэтгэл мэдрэмж ямар байна вэ гэд асуухад бол ирээдүйд жоохон энэ хүнтэй хамаарах гадаж магадгүй хаа ингээ хитрхи ингээ депендент болчих юм байна. Яг ингээл тэр хүн одоо юу гэдгийг танилуун үйлдэл хийж ч юм уу тэр хүнтэй ингээ цагийг өнгөрүүлэнгүүт амар сайхан энэ хүн танд анхаарал хандвал ерөөсөө өгөхгүй болонгоо та ингээ гутраад гуниглаад явахаар бол харагдчихна. Тэгээ таны хүссэн шиг тийм шинэ эхлэл бол ирээдүйд бол яг ирэхээргүй байгаад байна. Гэтэ энэ яг холын ирээдүй биш, ойрын ирээдүй шүү. Тийм болохоор яг ойрын ирээдүйд яг тэр эхлэл нь ирэхээргүй бол харагдаад байна. Гэтэ тэрэндээ та бас яг сүртэй гутраад байхгүй байхаар харагдчихэв. Тэгээ амар баланстай байх юм уу гэж бол гарч ирээд байгаа юм. Ингээд энэ хүнтэй одоо ирээдүй болж бүтггүй ч гэсэндээ би зүгээрээ одоо ингээ өөр хүнтэй уулзрын ч юм уу яг тийм баланстай аль болох хуужуу 50 юмыг ингээд айдсан байдалтай бол харагдаад байна. Тэгээд ингэж бодох юм байна л да. Энэ харилцаа үнэхээр ингээд дууссан ч гэсэндээ би цаашаа ингээ урагшлаад явж чаддээ штэ.
одоо энэ хүнээр ингээд амьдрал дуусах биштэй гэсэн тийм бодолтой байх юм байна. Тэгээд бас ингээд юмыг аль болох реалистик хараад бодитоор хараад за ийм байна. Бид хоёр харилцаа ингэх юм байна. Энэ хүнтэй юу харилцаа ийм юм байна гэд тийм болохоор бас ингээд зүрх нь хитрхи шархалахгүй аль болох ингээд гайгүй байхаар бол харагдаж байна. Яг өмнө нь ингээд энэ хүнтэй бүтэхгүй л яах вэ ийх үү гэж жоохон гуниглал шаналж исэн бол тэр зүйл нь бол гайгүй өдрөөд явахаар бол харагдаж байна. За тэгээд түүний таны сэтгэл мэдрэмж ирээдүйд ямар байх вэ гэхээр яг ингээд бас ингээд танд хайртай болоод шууд ингээд байхаар бол харагдахгүй байна одоохондоо ойрын ирээдүйд. Тэгээд энэ хүнээс болохоор яг ийм энерги ажиллагдчихлаа л да. Яг та хоёр бас яг хос болоогүй мүү л гэж гараад ирээд байна. Крашаа үзүүлж байгаа ч юм уу тий. Сонирхдаг тийм хүнэл үзүүлж байгаа бол та яг үл энэ хүн одоо хүртэл ингээд X-ээ бодож явдаг, X-тэй хайртай тийм хүн байна л да. Гэтэ ингээд одоо бол яг X-ээ тальж явуулаад ингээд мартаж байгаа үе дээрээ л явж явах юм байна. Тэгээ аль болох ингээд өөрийнхөө одоо хангалуун байдалд илүү анхаарал явна гэж бол гарч ирж байна. Яг ингээл ажил санхүү дээр анхаараад, өөрийнхөө сэтгэл зүй дээр анхаараад, яг өөр дөрөө анхаарад явж байхаар бол харагдаж байна энэ хүн. Гэтэ ингээд яг сэтгэл санаа нь 100% яг ингээд гайгүй болоо явахааргүй мэдээж энэ хүн ингээд 100% идэрээгүй явж байна. Гэтэ ингээд өмнөх энергитэй харьцуулахад арай гайгүй болж ах юм болов уу гэж бол харагдаж байна. Тэгэхээр яг ингээ хараад үзвэл энэ хүн яг одоогоороо л яг хайр сэтгэлийн тийм харилцаанд яг бэлэн биш байгаа мó л гэж бол гараад байна. Тэгээ энэ нь хамгийн гол нь яг танаас болсон асуудал жишээг өөрөөсөө болоод л яг ийм байгаад байна гэж бол гарч ирж байна. За тэгээд ингээд мэрэгэн дуслаа. Нэмэлт авахыг хүсвэл Instagram болон Facebook-ээр холбогдоорой. Нэмэлтэн дээр болохоор 3 хэсэгт хуваасан байгаа. Эхнийх нь болохоор хоёрын харилцааны ирээдүй. Энэ хүн танд юу хэлхийг хүсэж байна вэ? Тэгээд дараа нь энэ харилцаанд өгөх зөвлөмж гээд. Тэгэхээр магадгүй энэ дээр болохоор ингээд ирээдүйд хоёр одоо албан ёсны харилцаатай болох уу? Энэ хүний зүгээс танд юу хэлхийг хүсэж байгаа юм бэ? Хойлоо ингээд харилцааг туршаад үзэх үү гэхүү эсвэл ер нь ингээ хойлоо тустай явъя гэж хэлхийг хүсэж байна уу те. Тэгээд энэ харилцаанд өгөх зөвлөмж гээд тэднэр магадгүй одоо хоёрыг ингээд нийлсэн дээр ч юм уу эсвэл ер нь ингээд энэ хүнстэй байгаа байр гэж хэлэх гэж байна уу гэд ийм нэмэлт уншлага байгаа шүү. Тэгээд энэ нь болохоор 7500 төгрөг. Яаж авах вэ гэхээр Instagram юм уу Facebook руу холбогдоод аваарэ. Instagram нь болохоор тааруу дагавар зугаараас хайр гэдэг байгаа. Facebook нь болохоор таруу хайр хөзрийн мэрэг гэдэг байгаа шүү. Тэгээ линк нь болохоор ингээд энэ бичлэгийн доор тавьсан байгаа. Тэгээд ороод холбогдоорой. За мэргийн минь сонссонд маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Тийм тэгээд бас хувийн уншлага юм уу код авахыг хүсвэл бас холбогдоорой. Код нь хоёр төрөл байгаа. Нэг нь бол амжилт мөнгө болон амжилт удах код, нөгөөх нь болохоор шинэ хайр дуудах код байгаа шүү. За баярлалаа.